За hi guys, Showbox podcast-ийн энэ удаагийн дугаар ингээд эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаараараа бид нэр маш олон цагийг сошиалд өнгөрөөдөг ч гэсэн сошиал яг үндэ бидрийг холбож гин үү эсвэл ганцаардуулж гин үү гэдэг сэдвээр ярилцсан. Энэ сэдвээр ярилцахаар манай подкастэд Ами Эрдэнэ болон Дөргөн хоёр маань хүрэлцэн ирсэн байна. За манай хоёр гоё өөрсдөө танилцуулаарай. Намайг Амин Эрдэнэ гэдэг. Тэгээд Юу хийдэг хоббигоо чөлөө цагаараа юу хийдэг? би чөлөө цагаараа зураг зурх их дуртай. Тэгээд бас их дуу сонсох дуртай. Тэгээ ер нь нэг тийм охин байна да. Дөргөн маань За сайн байцгаана уу, намайг Дөргөн гэдэг. Би өөрийнхөө чөлөө цагийг ер нь ихэнхдээ өөрөөр өнгөрөөхийг хичээдэг. Тэгээд ихэнхдээ чөлөө цагаа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөдөг. за чөлөө цагаа зөв зарцуулж чаддгүй. Ингээд чөлөө цаг гарангуй туцаа ингээд оролддгоо. Сошиалд хэр их цагийг өнгөрөөдөг вэ? Би бол сошиалд нэг хэмэр цаг өнгөрөөдгөө маа. Миний утсан дээр бараг нэг тоглоом гэдэг ах юм ерөөсөй байдаггүй. Хуцаа үзвэл зүгээр нэг хүмүүс лөө мессеж бичин. Тэрнээс ш бараг хуцаа үздэггүй. Тийм билээ. Миний найзын хүслийг 2 хоног аваагүй. Би болвол ер нь ашиглана. Нилээн ашиглах. Гэтэ бүр нэг юм бас нилээн ашигладаг хүмүүсийнхээ хажууд болвол бас Гайгүй. тийм замбраатай гэх юм уу. Тий, ядаж нэг юм зөв зохистой ашигладаг гэж юу? Тийм. Тэгэхгүй зарим хүмүүс ч юм бол бүр яг 24/7 юм шиг байдаг штэ тий өдрийн тал нь утсан дээрээ гэдэг шиг. Гэтэ ер нь бол тийм хүн байдгүй. Арай тэдрээс бол арай баг. Гэтэ яг Аминагийн хажуудад л ашигладаг. За тэгвэл та хоёр сошиалыг яг ингээд бидрийг холбож ийн гэж бодож байна уу эсвэл бол бидрийг улам ганцаардуулж ийн гэж бодож байна уу? Хоёр талтай юм бол. Хоёр талтай л да. Ер нь бол холбож байгаа байдлууд ч байгаа. Гэхдээ ганцаардуулж байгаа байдлууд ч байгаа. Одоо чинь холбож байгаа гэх юм бол нэг жишээ авч үзье гэвэл одоо ингээ хоёр найз байлаа гэж бодъё. Тэр хоёр ингээд хоёр хол газар амьдардаг байлаа л та. Тэгэхэд сошиалаар ингээ холбогдоод тэр чинь бүр ингээд холбож байгаа ойртолж байгаа нэг хэлбэр штэ. Гэхдээ сошиал орчин одоо ингээд сошиалд ер нь ингээд донтдог штэ тий. Тэгээд тэрнээс болоод бодит амьдралаасаа ингээд холдоод тэгээд ингээд бас ганцаардах юмуд айгүйх гарч байх гэж бодож байна. Нэгдүгээрт хоёрдугаарт бас сошиал орчин ингээ ганцаардуулж байгаа байдал нь гэх юм бол одоо сошиал дээр ингээ элдэг янзын постнууд байдаг штэ. Тэдрийг үзээд ганцаардах тэгээ бас нэг юм одоо ингээ өөртөө итгэлгүй болох юмнууд айгүйх бас гарч ирнэ. Нөгөө өөрийгөө ингээ харьцуулах юмнууд бас айгүйх гарч ирдэг. Тэгэхээр ер нь бол миний хаар бол хоёр талтай гэж бодож Тийм. Би дөргөнтэй бас ер нь яг адилхан санал нэг байна. Сошиалыг та хоёр донтолт гэж бодож байна уу? зохистой хэмжээнд ашиглаж чадвал ер нь бол хэрэгтэй юм. Гэхдээ зохистой хэмжээнээс илүү те яг нэг юм хэрэггүй цагуудад ашиглах юм бол тэр чинь мэдээж донтолт шүү. Аминагийн хувьд Миний хувьд бол нэг амар донтолт биш байгаа. Яг донтолт мөн л дөө. Гэтэ би өөрөө нэг амар тгийж үзэж байгааг болохоор бас л хоёр талтай л хата донтолт биш гэдэг дөрвөнтэй л адил. за тэгвэл өглөөс ирээд яг хэр удажиж уцаа шалгадаг вэ? Өглөөс ирээд шууд уцаа шалгадаг уу? Эсвэл босоод цайгаа ундаа уучаад нүрээ амаа цэвэрлжээд шалгадаг уу? Би л авдаг өглөөс ирснээс хойш бараг 3-4 цагийн дараа л уцаардаг байх та. Вау. Ямар цаг юм бэ? Би бол ингэдэж штэ. Би бол шууд ингээл ундаж байгаа штэ. Сэрүүлэг дугаараа сэрүүлгээ унтраагаал шууд үргэлжлүүлэл уцаагаа л гэж штэ. Чи ер нь унтд юм уу? Унтаж байдгийг. Миний хувьд болвол ер нь өөр л дөө. Миний ер нь бүх юмнууд өөр байд юм уу гэд. Өглөөс ирээд тэр өдөр ингээ ажиллаа болоод нөгөө ажил өмнөх оройн юм би нөгөө орой эрт унтдаг байхгүй юу? Тэгэнгუთ ингээ намайг унтсны араас юмнууд айгүйх солигдох юмнууд гардаг. Тэгэнгуთ өглөөс ирээд хэрвээ маргааш нь ажилдаа бол яг тэр өдрийнхөө юмгаас хамгийн түрүүнд тэрийг орж шалгадаг ингээд ямар нэг юм өөрчлөгж үү ингэж үү тэгж үү гэд. Тэгээд ер нь бол бусад үед би нөгөө нэг гэртээ уцаа ер нь нэх их ашигладаггүй байхгүй юу? Гэтэ ер нь л ашигладаг л да. Тий. Тэгээд ингээд уцаа унтахтаа ингээд хураалгах гэх юм уу? Хураалгах бол биш яг ингээд ширээн дээр тавиад унтдаг. Тэгээд өглөөд нь сэрээд аав ээж хоёр сэрээд манайх интернетээ хасаагаад тэгсний араас уцаа шалгадаг. Манайхаас яг тийм байж байгаа. Тэгээд бид хоёр өөрөөсөө нөгөө хийх юмтай болоод ирэх үед бол сүүлийн үед бол нилээ их оролдож байгаа би. Гэтэ тэгээ багасгах гэж бол хичээж байгаа.
Та хоёр ер нь өдөрт сошиалыг яг хэдэн цаг ашиглаж байна? Юм барагцаагаар хэлвэл Барагцаагаар Эсвэл шууд одоо шалгаад харуулад хэлсэн ч болно. ч одоо нэг 4 цаг л баг та. 4 цаг. 4-5 цаг л баг. Мгм. За тэгвэл яг тэр 4-5 цаг сошиал ашиглахдаа яг хамгийн их ашигладаг аппликейшн чи яг ямар аппликейшн вэ? Instagram. Тийм Instagram. Instagram уу? Гант өгс өөрөө нийт хэдэн цаг ер нь ашигладаг вэ? Би хараат. Би барагцаагаар бол одоо өдөрт за сэрүүн байх хугацааны гэх юм бол за 12 цаг гэд бодъё заяа. За тэгвэл тэнцэнээс бол 10 цаг нь бол байгаа шүү. Нөгөө өөрөө донтолтонд орсон үү? 12 цагийн 10 цаг нэг нэ манайхаа. Байж болно. Гэхдээ тэмээ тийм 10 цаг бол байгаа. Оо. За минийх нэг 5 ав юм уу? 5 6. 3 4 4 5 5 6 гэх. Чинээс 10 гэж авах жоохон сонцгорж ирээд байна уу юу гээ. За яг хөтэй тий. За тэгвэл та хоёр ингээд за би барыг та хоёрыг чадна гэж бодож байна. Та хоёр ингээд өөрсдөө сошиалгүй нэг өдөр байж чадна гэж бодож байна уу? Чадна. Чадна. Чи? Чадна. Би бол чадахгүй. Үгүй аа. Чи юу байхгүй та. Энд чинь ингээ өдөр тутмын ингээ миний ингээ хэрэгцээ байгаа даа байхгүй. Гэтэ эн чинь яг ингээ нэг тийм донтолт гэхээс илүү би тэр чинь өөртөө хэрэгтэй мэдээллүүд авч ин тэ. Тийм болохоор ингээд би нэг өдөр яг сошиалгүй явж байгаа бол амар том юмнаас хоцорч магадгүй л дээ. Бас тийм л дээ. Гэтэ бас хоёр талтай л асуудал. Тэгээд хэрэгцээ гэж бодоод ингээд уцаа үзгээд ер нь бол ихэнх нь ингээ хараад ахаар рил үзээд дээ. Тэгээд Би нэг асууч. За. Амар том юмнаас хоцорно гэхээр юунаас хоцорно бэ? Оо яах вэ ингээл за жишээ авал одоо яг одоо би ингээл 100,000 төгрөг өгье гэж байж байгаа. Мэдгүй ямар ч хэсэн нэг тиймэрхүү гоё мэдээлэлүүд байдаг шүү дээ. Би бол том юмнаас хоцорно гэвэл те том юм чинь тэгэл мэдээгээр гарч болно шүү дээ. Гэж бол бодсон байхгүй юу бас. Мэдээ ер нь сошиалд орох уу? орно штэ. Зурагч ч гэсэн орно штэ. Зурагч сошиалд орд юм уу? Тэггүй юм байна. Тэггүй байх шүү байна. За миний бодож байна. Ницагдлаа гэх. Орно хаа. Гээгүү ингээд зурагтаар гарч байгаа мэдээ үзэхэр чинь би сошиал ертөнцөнд ингээд цагаа өнгөрөөж ин гэсэн үг биш үсттэй. Мөн Би бол шүү. Үгүй штэ. Яахаарэ? Муу юм байна. Би нэг цаахаа боллоо. Муу юм байна. Тийм. Яагаад тэгвэл Би одоо ингээд бид нар ингээд зурагтаар кино үзэн штэ. Тэр одоо сошиал уу? тэр Одоо чинь ингээд- мэдээгээр гарч байгаа штэ. Тийм, мэдээ мэдээ мэдээд чинь- явж байгаа Тий. Тэр чинь бас донтол байж болох байхгүй юу? Мэдээ үзэх Үгүй үү? одоо тэр зурагт чинь зурагтан дээр угаасаа зөндөл юм гарч байгаа штэ. Одоо хүүхэлдэйн кино ямар нэгэн Аха. одоо кинонууд олон ингээд тэднийг одоо ингээд үзээд зарим одоо хүмүүс чинь солонгос үер драма тэд нар донцсон гэж байдаг штэ. Хоёрын ярьж байгаа бол вэ штэ. Тэгээд Мэдээ яриад байна. Тийм мэдээ ярьж байгаа байхгүй юу? Зурагт ярьж. Хоёр ч нөгөө тодорхой утгагүй байж байгаа те ингээд хорвоочтод болж байгаа юм мэдээгээр үзэхээр яриад байгаа байхгүй юу? Тий. Нэг кино минь яриаг байж байгаа. Зурагчин бас хитээ сошиалын нэг хэлбэрт бас орж болно штэ. Тийм. Зурагч одоо YouTube-д холбогддог болсон. Тийм болохоор тий. За тэгээд тэгвэл нь штэ. Зурагт сошиал. Яагаад сошиал вэ? Нэг юм хандаж хэлэхэд зурагт сошиал гэж Сошиал. нэг хэлбэр мөн үү та маань Комент дээр бичгээгээрээ. хэн ялээ. Гэтэ ямар сони юм бэ? Миний хаар бол зурагтаар мэдээ үзэх бол миний хаар бол сошиал цагаа өнгөрөөж байгаа гэж би тооцохгүй. Би ч гэсэн. Би л авдаг тооцноо. Би л таацсан. Саяны миний 3 4 цагт ч гэсэн зурагт бол орсон л байгаа. Зурагт уцх хоёр л орсон. Бүрөө. Минийх зурагт орчих юм бол тэгээд 12 цаг л да. 14 юм болоо чиний. Зурагт гэхдээ одоо яагаад зурагт Гэвгүй сошиал хэрвээ зурагтаар ингээд YouTube үзэх ч юм уу те ийм сошиал медиа платформуд руу орох юм бол тэрийг бол ингээд сошиал цагаан гөрөөж ин гэж би бол ховдоо үзэх байхгүй. Түүнээс би ингээд зурагтаар гарч байгаа нэг мэдээг ингээд үзээд дэлхийд даяар юм болж байгаа юм байна гэж харахыгаа бол би сошиал үзэхгүй. Тийм сошиал амар юм байна гэж үзэхгүй. За. За Хоёлоо ялагччихсан. үгүй. Одоо тэгээд одоо сошиал гэж За. Ялаг. Хоёлаа. одоо хоёр арай өөрөөр үзье заяа. Хоёлын Одоо ингээд та хэдэг вэ штэ. Хамгийн их юм дондуулж чаддаг аппликейшн чи яг ямар аппликейшн вэ? Instagram.
Чинийх ч сайлхан уу? Тийм. Манай хүн чирэн додолтгүй шүү дээ. Миний хувьд TikTok гэж боддог байхгүй юу? Аа. Нөгөө нэг юу Instagram болвол мэдгүй ягаад ч юм нэг донтоод байдаггүй байхгүй юу? TikTok орж гараа TikTok-оос яг гарч чаддаг байхгүй юу? Миний TikTok болохоор нөгөө нэг юу яадаг болохоор хүүхдийнхаар байдаг болохоор нөгөө өдрийн цаг заасан байдаг. Вау. Тэгээд нөгөө тэдэн цаг за чи ингээ 15 минут үзсэн байна. Одоо завсарлаа гэж цаанасаа мэдээлэл ирдэг. Тэгээд заа ойлголоо гэж тэгээд тавьчихдаг. Вау. Тийм Instagram бол ороод Тийм үзээ. байхгүй гэдэг. Instagram тийм байхгүй гэдэг. Instagram, YouTube, тэгээ Facebook-ийн юм урт нэг юм бичлэгүүд байд юм аа нэг яг нэг ямар сууг дээр л тавьдаг. Би яг тэрийг амар их үзээд байдаг. Нэг юм амар гоё юмнууд гараад байдаг байхгүй юу? Нэг юм үгүй хак гэх юм уу life hack kind of юм үү? Тий. Тэг нөө тэр ингээд яг үнэндээ тийм амар амьдралд хэрэгтэй юм биш. Тийм амар сонирхолтой бичгсэн ингээд үзээд байдаг. Тийм. Гарч ирэнгуут л ингээд дуусна үзлээ. Тэгээ ингээд дуусна үзээд дараахыг үзээд тэгээд Instagram ч гэсэн ингээд рийлнүүдээ үзээл те ингээд Instagram дээр зөндөө юмнууд гарч ирэл рийлнүүдээ үзээл тэгэл яваад байдаг. Тэгээд Манай үеийнхэн гэхдээ одоо ингэ Facebook ерөөсөө ингэ ашиглахаа болчихлоо шүү дээ тий. би нөгөө тань уу биш. Би Facebook ашигладаг юм аа. Гэтэ ер нь ягаад дийлэнх нь Facebook-оос татгалцсан гэж бодож байна. Мэдгүй. Миний бодлоор л авдаг Facebook дээр амар хэрүүл яваад юм шиг санагдаад. Тийм шүү. Их зөв сэдв гаргаж ирж Тэгвэл минийхаар бол яг Instagram ер нь яг анханасаа гарч ирснээсээ хойш яг нэг юм яг манай үеийнхэн гээд байгаа энэ үеийн хүмүүс чинь айгүй их яг тийм Instagram им орж ирсэн гэж боддог байхгүй. Тэгээ одоо Instagram дээр постлж байгаа зураг мөргнүүд дандаа л нэг юм амар эстетик, амар гоё зургууд постлдог штеп. Тэнгууд одоо celebrity буюу одоо юм олон танил хүмүүс ч гэсэн ер нь их ихтэй Facebook-에 болцсон, ихэнх нь Instagram ашиглаад явж байгаа штеп. Тэгээд магадгүй тэр Instagram дээр байдаг байдал юмнууд нь ингээд манай үеийнхэнд буюу бидэрт ингээд таалагдсан болохоор ингээд илүү Instagram руу ордог баг гэж би бодож байна. Миний Миний хувьд л авдаг Facebook ашигладгүй болсон шалтгаан нь амар хэрүүл яваад байдаг юм шиг надад санагдаад байсан байхгүй юу? Одоо ингээд ямар ч хамааралгүй улс төрийн эдэр хэрүүл мөрүүлж одоо надад ямар ч хамаагүй шүү дээ. Тэнгүүд манай имээ эдэр Facebook ашиглаад тэднийг үзээл тэнгүүд надад өөрөөсөө тэднэр нөх ямар хамааралгүй болохоор Instagram нь бас дөргөнтэй адилхан угаасаа залуучууд л байдаг болохоор тэнд арай л бас сонирхолтой л байдаг юм шиг. Гэхдээ миний бодлоор бол юу заяа. Facebook дээр ямар ч шүл төргүй ингээд бүх мэдээлэл байждаг. Ингээд зүгээр л ингээд бүх юм харагдчихэдэг. Харин Instagram дээр хүн яг үзхийг хүссэн юм аа ингээд үздэг баг. Тийм болохоор арай илүү ингээд өөрийнхөө яг дагдаг ч юм уу яг ингээд их тийм алгоритм тэгж ажилладаг ч юм уу. Facebook дээр болохоор тэхгүйгээр яг ингээд бүх юм гарч ирээд идэв шиг санагдаад байдаг байхгүй юу? Тийм үү. Миний Facebook дээр л яг миний үздэг юмнууд л гарч ирдэг. Гайхалтай. Түгүсээ би Instagram дээр ингээд одоо нөгөө Instagram ашиглаж байгаа хүмүүс дандаа өөрхөн гоё гоё зурнуудыг оруулдаг гэсэн шүү дээ. Тэрнтэй адилхан Instagram дээр постлжсэн зураг юм уу ямар нэгэн тийм постлжсэн зүйл нь ингээд ер нь өөрөөс чинь шал өөр байсан тохиолдол байгаа юу? Photoshop ашигласан уу? Ингээд арай өөр амар ингээд жоохон гомотой байж байгаа тухайн байж. За жоохон тэнэгдүү байж байгаа тэгсэн. Тэнэгдүү. Жохон мэдлэггүй гэх юм уу? Тийм мэдлэггүй хэрнээ ингээд юм илүү ухаантай юм шиг би номноос хуусан үгээ Instagram дээр пост. Мэдлэггүй ирнэ ухаантай юм постлдог платформ чинь Twitter байхгүй. Одоо Threads болсон. X болсон. Showbox аппликейшнээ татаад дэлхийн хаанаас ч шилдэг шинэ кино контентуудыг үзэх боломжтой. Мөн MyBox цэсэнд өөрийн дуртай кино, дараа үзэх кино, татсан киногоо англин хийгээрэй. Та төлбөрөө хийхэд төвгүй, илүү хурдан, илүү хялбар байх болно. Нэг төлөөд бүтэн сарын турш кино ертөнцөөр аялах боломжийг зөвхөн Showbox танд олгож байна. Боксоо задлаад үз. Instagram дээр гээгүү тийм болол байхгүй зүгээр Instagram дээр миний постлж исэн гэдэг нь одоо миний нөгөө private account байдаг байхгүй юу? Тэрэн дээр миний постлж байгаа ингээд зураг тэгээ тэрэн дээр байгаа caption буюу ингээд доотлон бичиж байгаа үг байгаас дээр. Тэр нь ингээд яг миний хувь хүн би өөртөө тийм амар ихтэй биш байсан ч гэсэн тэрэн дээр амар өөртөө ихтэй юм шиг юм бичдэг. Тэр бол яг ингээд орно зөрөлддөг гэх юм уу? Тэгээ одоо Instagram-ийн story дээр ч гэсэн бас тиймэрхүү юмнууд аягүй гардаг. Түүнээс биш нэг тийм амар
ноноос үг хуучмаж бичдэг ээ. Тэр нь болохоор өөрөө суушаал өөр хүнийг бүтээгээд тэгээ тэр дүр дээрээ ингээд яаж исэн бол гэж асуучихсан. Тийм юм бол байхгүй. Зүгээр нөгөө нэг өөрийнхөө байгаа дээрээ илүү хүч нэмээд оруулдаг. Гэхдээ тэр нь яг миний яг байгаа байдлаас арай өөр гэх юм уу? За аминыг явуул. Би бол өстэй үгүй. Би бараг зураг өдөр постлдаггүй болохоор. Гэтэ би яг үннээрээ л байхыг амар хичээдэг. Угаасаа нөх амар худлаа байгаад байх надад шаардлага байхгүй. Зүгээр л гоё үннээрээ л боё одоо хин гэд би амин эрдэнэ би яг амин эрднэрэл байсан дээр ах. Өөрөө үзэл бодлыг яг ингэж бодож байгаа бол тэрийг ингээд сторидо хийгээл тэгэл байж идэг. Тэрнээс нөх амар бол тийм бол байхгүй. За тэгвэл ганц өгсөн юм. Миний хувьд бол нэг дүр бүтээдэггүй. Гэхдээ зүгээр яг миний яг тийм яг дөрвөнтэй адилхан яг private account байгааз. Private account дээр би яг өөрийнхөө зүгээр хүссэн юм хийдэг заяа. Тэмүүлээ зөвөр яг public account дээр болохоор яг нэг тийм хүмүүс миний энэ өнцгийг хараасаа гэдэг талаараа хийдэг. Шинэ дүр бүтээхээс илүү хүмүүс миний яг энэ өнцгөөс намайг илүү мэдээсэй гэдэг өнцгөөс харуулдаг. Би ингээд одоо ганагийн IG гарч байгаа штэ. Тэгэхэд бол яг ганаа угаасаа амьдрал дээрээ ингээд нэг яг ингээд өөрийнхөнтэй ингээд зүгээр яг сул тавьцсан өөрөө яг өөрөөрөө байгаа байдал нь өөр. Гэхдээ Instagram дээр байгааг нь харахад тэгээ бас арай өөр. Гэхдээ тэр зан чанар нь ганаад өөрт нь байдаг байхгүй. Тэгээ тэрийгээ илүү түлхүү гаргаж өгсөн байдаг юм шиг харагддаг. Миний ч гэсэн гэхдээ ганагийн public нь миний private шиг гэсэн. Тий. Миний нөгөө нэг public account дээр би ерөөс пост хийдэг байхгүй. Ер нь story л хийдэг, ерөөсөө пост хийдэггүй. Тэгээд би пост хийж эхлэе гэж бодож байгаа. За тэгвэл та гурлангаас нэг юм асуучих. Ингээд like, view, followers ер нь бол та хэдийн сэтгэл зүйд нөлөөлдөг үү? За энд бол үгүй бэ. Энэ хоёр бүр амар нухацтай бодсон шүү. За дөрвөн мань хэлье. Миний хувьд бол нэг тийм амар нөлөөлөд ах юм бол байхгүй. Тэгээ бас ингээд бас нөлөөлнө шүү. Тодорхой хэмжээнд Харчаа дандаа лайк дардаг байсан хүмүүс лайк дарахаа болчвол би надад гомдсон бах та гэж боддог шүү. Ер нь гэхдээ тодорхой хэмжээнд нөлөөлөх үед бас байна. Нөгөө нэг ингээд өмнө нь тэг нэг стори оруулахад амар сайн явдаг байсан юм дахиад оруулсан чи явахгүй хаа ингээд яатсан бол гэж боддог байхгүй. Тэгээ ингээд миний фолловерстэй ингээд өсгөр нь өссөн ба шүү. Ингээд багсаар нь яга багссан бол тэгээ нэг тийм хүмүүс бол байдаг байсан. Одоохондоо одоо тэгээ нэг амар тоохо болцсон дөө. тий надаас яг адилхан дөө гэжтэй. Тэгж амар бусад чиг ягаа гэл хичээжсэн паснууд маань ягаад хүмүүс зүрх тарахгүй байгаа юм бол гэл амар тэтэд штэ нэг амар тийм биш. Зүгээр ингээд нэгсэл дөрөвний хэлдэг өвн гэмээ бүх юмдаа ингээд зүрх тардаг, лайк тардаг, коммент бичдэг гэсэн хүн ерөөсөө юу ч бичиж үлдээгээгүй. Тэгээд дандаа чатаар орж ирээд ямар хөрх юм гэл бичдэг байсан манай хөрхөн дүүнэг мөнөр ерөөсөө юм бичих билгүүд. За би уурлалч тээ. Би бол ингэж боддог юм чи цаашаа. Тэг нөлөөлдөг. Тодорхой хэмжээнд бол нөлөөлдөг. Яг гэх юм бол уусаа ингээд яг л нэг тийм байнга байсан юм хүн өөрчлөгдчихөөр тодорхой хэмжээнд хүний сэтгэл санааг нөлөөлнө шүү дээ. Одоо жишээлбэл би бол ингэдэг заяа. Амар ингээд хичээгээд за энэ ингээ гоё ингээ хандлт авчаасаа ч юм уу гээ хийсэн юм биш үү? Ерөөс хизээч явахгүй. Харин 10 лайк дээр за арайч 10 биш. Тэгээд зүгээр ингээд уйдаал нэг бичлэг хийгээд постлж байгаа тэр нь амар хандлт авдаг ч юм уу тий. Тим тохиолдолд миний сэтгэл санаанд амар нөлөөлдөг. Fuck ер нь би хичээгээд нэмэр байна уу гэдэг. Надаа бол тэр бүр ямар ч хамаагүй юм шиг санагддаг байхгүй юу? Тэрэн дээр чинь бол одоо би ингээд өөр таалагдж байгаа зүйлээ эсвэл одоо ингээд өөртөө таалагдж байгаа би л ингэж бодож байгаа гэсэн үзэл бодлоо ингээд одоо гаргаж байгаа шүү дээ. Тэнгүүд надад таалагдж байгаа зүйл өөр хүн таалагдахгүй гэж болно шүү дээ. Тийм болохоор би бас өөрөө бас тэгдэг байхгүй юу? Хүмүүс зүгээр л яг өөртөө таалагдж байгаа зүйл дээрээ л лайк татдаг байх. Би бас өөрөө тэгдэг болохоор тэр хүмүүс яг одоо дандаа одоо тогтмол миний стори пост дээр лайк татдаг гэж байгаа гинт байхгүй боллоо гэхэд энэ хүн таалагдаагүй юм билгүү дээ. Энэ хүн арай өөр үзэл бодолтой байдаг юм билгүү гэж боддог. бас зөв шүү. Тэгвэл ингээд чамд чиний ингээд followers ч унахаар ямар санагдав? Хамаагүй. Зүгээр л би тэр хүн таалагдхаа бэлцсэн болов. Нэг амар юм бодохгүй. За тэгэл явах нь явал ирэх нь ирчтэй. За За чи яасан? За одоо ингээд одоо бид нар ингээд сошиалд ингээд цагийг өнгөрөөж байгаа шүү дээ. Тэгээд бас эцэгчүүдээс ингээд нууж хаадаг юм бас байгаа. Тэгээд хүүхдийнхаа утсыг эцэгчүүд ер нь шалгах нь зөв гэж боддгоо, үгүй гэж боддгоо.
тодорхой хэмжээнд хяналт тавих хэрэгтэй гэж боддог. Ягаад? Хэрэгтэй байна. Уртаж хэрэгтэй. Тий. Нөгөө нэг одоо ингээд сошиалар те ингээд муу инфлюенс буюу ингээд муу нөлөө үзүүлэх юмнууд үзэх те одоо жишээ нь одоо яг амар юм бүли те тийм юм болж байгаа штэ. Тэд нар чинь яг үнэндээ ингээд те сошиалар айгүйх ингэж орж ирсэн байгаад байгаа штэ. Тэгээд одоо ингээд тэдраас бас ингээд юу н хамгаалахын тулд тэгээд тийм юмнууд айгүйх үзээд тэр хүүхдийн чинь сэтгэл зүй тэр хүүхдийн ингээд хувь хүн төлөвшил ингээд нөлөөлөх болохоор ер нь тэрэн дээр анхаарах хэрэгтэй гэж боддгоо. Миний юу вэ? Тийм бас ер нь бол адилхан. Гэтэ бас нэг амар одоо ингээд баг өдөр болгон шахуу тэр хүүхдийн ингээд одоо орон зай гэх юм уу тэрэнд нь ингээд халтаад авах бас жоохон хэцүү байдаг штэ. Гэтэ бас тодорхой хэмжээнд хяналт тавьсан нь зүгээр. Тийм. Бас ингээд том болцсон өөрийгөө биеэ дагаад авч явах чадвартай хүүхдийнхээ утсыг ингээд оролдоод одоо ингээд 18 нас хүрээд ч юм уу ингээд 17 өсвөр насны хүүхдүүд ер нь л хувийн орон зай гэдэг юмыг нэлийн түрүүндээ тавиал ямаш олуулах дургүй байдэн штэ. Тийм болохоорс ингээд 18 хүрсэн ч юм уу ямар ч биеэ дагаад авч явж чадвартай хүүхдүүдийнхаа ер нь бол шалгаж болно л да. Гэтэ бүр тгийж амар битээ шалгаасай л гэж хүсэж байна. Би өөрөө хувийн орон зайтай халтуулах амар дургуй. Тийм. Одоо миний бодлоор бол ингэж байгаа байхгүй. Ингээд хувийн орон зайг ярьж байгаа шүү дээ. Хүүхдэд ингээд хувийн орон зайг нь өгчих юм бол тэр хүн яг ингээд яг өөрийгөө олж чадна гэж боддог байхгүй юу. Тэгээ хувийн орон зай нь орж чадахгүй ингээд халдаал гэж байгаа бол тэр хүн ингээд ягаад ч юм ингээд байнгын хүнд юмаа шалгуулах ч юм шиг нэг тийм юм суучвал хэцүү шүү дээ тий. Тэгээ нэг хүн Баригдмал. хальт ингээ оролдонгууд юм ягаад ч юм цаанаасаа айдастай юм шиг мэдрэмж төрдөг болчих юм билүү те. Эсвэл тэндээс ихтэй тэрэндээ ташуураад бүр ингээ буруутдаг хүүхдүүд бас байдаг. Тэгмүүд ээжтэй тэрийг дэмжиж за ингээд хувь хацдаг. За. Гэтэ бэ штэ те ер нь бол ингээд яг дан хувийн орон зай гэдэг ингээд ганцаараа нөхчөж болохгүй гэж би бол бодож байна. Ягаад тэгэхээр тэр хүүхд чинь ингээд ганцаараа байнгут те аль нь зөв аль нь бурууг нь мэдэхгүй тэгээд буруу зам руу орох магадлал ер нь айгүй өндөр Бас байхгүй юу бас. нийгэмшиж ерөөсө чадахгүй. Тийм. Ингээд тэр хүн дотор миний хувийн орон зай гэл ингээд тэр дотроо л ингээ бүгээд ээж. Бас Магадгүй тэгээд тийм тэгээд тэрэн дээр ингээд эцэг их нь орж хяналт тавихгүй эцэг их асран хамгаалагч нь орж хяналт тавьж иж тэр хүндээ зөв замаар явж гинөө буруу зам руу орох чинь үү энэ хүндтэй юу нөлөөлж гин энэ хүний зан арын шинд юу болоод байна тэдэрт нь ингээ айгүй хяналт тавих. Гэхдээ наа чи амар сонио ойлголт тахгүй юу? Одоо ингээд хувийн орон зайг нь өгчхөр тэр хүн яг ингээ хувийн орон зайтай хашигдаад нийгэмшиж чадахгүй гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь үгүй байхгүй юу? Тэр хүн чинь хувийн орон зайг нь өгчөөд өөрөө ингээ юу хийх хүсэж байгаагаа хийгээд явж байгаа юм чинь тэр хүн өөрийгөө олоод ингээ цаашаа нийгэмшээ явна шүү дээ. Тий. Одоо ингээд одоо эцэг нь яг хуу тодорхой хэмжээд угаасаа анхаарал тавих хэрэгтэй. Гэтэ бүр ингээд амар хувийн орон зайлуу нь ороод ирчихэр чинь тэр хүүхэд ингээд нэг юм яг өөрөө байж чадахгүй, яг юу хүсэж байгаагаа хийж чадахгүй, эцэг хин чи энийг хийж болно, тэрийг хийж болохгүй гэдээ ахаар амар хэцүү болчтой байхгүй юу? Тэгээ өөртөө итгэл хүртэл ингээд унаад ирнэ. Тийм болохоор ер нь хувийн орон зай гэдэг амар чухал зүйл. Бусад хүнд ч гэсэн ер нь ингээд хувийн орон зайдаа одоо халдуулахгүй байх хэрэгтэй гэж би боддог байхгүй юу? Тийм тэр хүн ингээд яг ингээд өөрийн гэсэн үзэл бодлого болчихно. Гээгүү үзэл бодолд нь нөлөөлөх албагүй байхгүй юу? Тэр чинь тухайн хүний ингээд юмыг одоо ингээд зүгээр чиглүүлж байгаа л гэсэн үг шүү дээ тий. Одоо миний харж байгаа өнцгөөс бол тэр хүн одоо эцэг их нь асран хамгаалагч нь тухайн хүүхдийн утсыг шалгаад хувийн орон зайд нь ингээ орж байгаа гэдэг байгаа ч гэсэн угаасаа тий ер нь яач үсэн ямар нэгэн хувь хүний орон зай руу тийм амар халтаж орохгүй шүү дээ. Тийм. Гэтэ ингээд ер нь бол тодорхой хэмжээнд ороод хяналт тавиад тэгээд ингэж болохгүй тэгэж болохгүй ийшээ явж болохгүй ийм хийж болохгүй тэгээ энэ зам руу орж болохгүй ингэж болохгүй гэдгээд ингээ ер нь хэлж өгөх ёстой гэж би бол бодож байна. Тэгээд яг нэг юм Бидний суралцах хүмүүс эцэг эхчүүд өөрсдөө. тийм. Ягаад гэх юм бол бид нар эцэг эхчүүдээсээ ингээ суралцах ёстой шүү дээ. Тэр хүмүүс чинь бидраас олон жил амьдарсан байгаа. Бидний яг энэ замаар яваад үзсэн байгаа. Юу нь болно, юу нь болохгүй тэдний бүгдийг нь мэдж байгаа. Тийм болохоор ингээ бидэрт ийм юу илүү чиглүүлж ингээд өгөх ёстой байхгүй юу. Тэгээд тэр чиглүүлсэн замаар нь ингээд явахдаа өөрөө яг яаж явахаа шийднэ л гэж би бол харж байгаа. Бид эдийг бодвол арай илүү олон насалсан. Мм. Бид эдийн насыг тойроод ичт арай дөнгөрсөн хүмүүс яг юу болохыг бүгдийг мэдж байгаа болохоор л Тийм наадхан дээр чинь болохоор наа чи ингээд чиглүүлээд өгөх хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Тийм чиглүүлж өгөх нь зөв. Гэхдээ одоо ингээ манай эцэг эхчүүд ингээд чиглүүлж өгж ийн гээд
хүүхдийнхээ хувийн орон зайд алдангуудлаа одоо ингээд за чатыг харлаа гэж бодоход нэг найз нь байлаа. Найзтайгаа чадлсан чат нь те. Найз нь нэг тийм жоохон хараал мараал хийдэг жоохон бүдүүлэг хүүхэд. Тэгээ танаа хүүхд чи өөрөө ингээд бүдүүлэг биш байлаа гэж бодоход энэ хүүхдтэй найзаж болохгүй. Ёстой энэ найз болохгүй гэд тэгээд хэлчингүүд л нөгөө ч одоо ингээд найзлах болж штэ. Тэгээд ирэхээр хүмүүс заавал ингээд тэр хүүхдэд чи ингээд эцэг хийсээ асуух хэрэгтэй юм шиг ингээд би энэ хүүхдэд найзалж гоо ч юм уу те. Тийм юм сууж байгаа байхгүй. Тэгхгүйгээр зүгээр тэр хүн өөрөө ингээд тэр хүнтэй найзлаад яг өөрт нь яг яаж байгааг мэдээд өөрөө тэр юмаа ингээд суралцаа явуул гэж яриад байна л та. Тийм л дээ. Гэхдээ бас эцэг эхчүүд чинь хүүхдээ муу хүмүүстэй нийлчихгүй буруу замаар орчихгүй гэсүүднээс бас хэлж Тэгвэл манайхан ингээд хараа хяналтаа арай буруу тавиад байгаа юм болоо. Гүү тийм. Гэтэ яг хуу замын чиглүүлж өгөх ёстой л доо. Гэтэ яг сая ганаа хэлдгээр ингээд одоо чи энтэй найзалж болно, тэртэй найзалж болохгүй гэд хэлчихэр чинь тэр хүүхэд яг юм баригдмал болчих واخгүй юу? Ингээд тэр хүүхдийн яг ингээд өмнө нь одоо бинтэн ингээд орж үзээгүй гэж тэр хүүхдийн зүгээр одоо найзхан гаргаж байгаа үйлдэл ганц удаа ингээд алдаад хэлсэн хараал ингэ сонсоод энэ хүүхэд буруу юм байна чи энтэй бити найзал гээд тэр хоёр одоо ингээд ямар сайн найзууд байсан байлаа гэдгийг мэдгүй тэр хүүхэд ямар одоо тэр найз нь ямар одоо ингээд жоохон ганц муу зуршилтай тэрнээс бас тэр хүүхдийн хувьд ямар үнцэнтэй хүүхэд байсан эдэр гээд ер нь бас арай л амар ороод идэг юм шиг зэрэг. Энэ дээр болвол нэг юм хэлэхэд байна штэ. Анханасаа тэр хүүхдэд хараа хяналт тавиад явцсан байх юм бол хинтээ яаж найзалж байгаа тэр найз нь яг ямар хүн тэр найзд нь те ямар сул талууд байдаг ямар сайн чанарууд байдаг хүүхд нь тэр найзаасаа юу сурж байгаа юу сурахгүй ингээ те байж байгаа хамтаа юу хийж байгаа тэдрийг нь яг бүгднийг нь мэддэг байхгүй. Тэгэхээр чин ингээд наадхантайгаа наа чин хараал хэлдэм байж тэгээд яг найзынхан те ганц муу зуршин хараал хэлдэг байлаа гэхэд эцэг их нь анханасаа хяналт тавиад явцсан байх юм бол энэ найзынх нь ганц муу зуршин хараал хэлдэг. За миний охин миний бити те юм сураарай. Тэгтээ ингээд найзлаа гэд ингээд орхих бас боломжтой байхгүй юу? Showbox аппликейшнээ татаад дэлхийн хаанаас ч шилдэг шинэ кино контентуудыг үзэх боломжтой. Мөн MyBox цэсэнд өөрийн дуртай кино, дараа үзэх кино, татсан киногоо англин хийгэй. Та төлбөрөө хийхэд төвгүй, илүү хурдан, илүү хялбар байх болно. Нэг төлөөд бүтэн сарын турш кино ертөнцөөр аялах боломжийг зөвхөн Showbox танд олгож байна. Боксоо задлаад үз. Тэгээд ер нь тодорхой хэмжээдээс тэгээд нэг амар ингээд 50 орон цагийн ингээд хитрхи их тавиад өгч бас болохгүй ингээд тэр хүүхд чинь ингээд 50 орон цагийн тавиад өгсөн гээд илүү их цагийн ингээд буруу зам руу орох магадлал амар өндөр байхгүй юу? Тэгээд буруу замаар орсон байлаа гэд тэрийг эцэг эхчүүд нь мэдэхгүй байхгүй юу? Тэр хүүхдээ ингээд ямар нэг шалгаж ийж тэр хүүхдийн баг зэрэг хувийн орон зай руу н орж ийж тэр хүүхдийг хинтээ найзалт нөхрүүлж ингээд ямар хүүхэд болж өсөж байгаа гэдгийг мэдэх байхгүй юу? Тэгэхгүй бол хүүхэд нь надад хувийн орон зай тавиад өгсөн гэд эцэг эхийн урд нэг өөр найзууд дундаа нэг өөр байж магадгүй штэ. Тэгээд одоогийн нийгэмд чинь энэ сошиал платформ яг одоо бидний ярьж байгаа энэ сошиал чинь амар том орон зай ажиллаж байгаа. Сошиал дээр явж байгаа юмнуудаас хүмүүс амар их юм сурж байгаа. Тэгэнгუთ тэр хүүхдтэй хувийн орон зайгийн заа маа ингээд хүснээ хийгээд өгчгөөр чинь тэр хүүхд чинь тэгээ сошиал дээр юу үзэж байгаа мэдгүй, сошиалаас юу сурж байгаа мэдгүй, сошиал дээр хинтээ танилцаад юу хийж яваа мэдгүй тийм болчих واخгүй юу? Хоорондоо зүгээр дисэж байгаа бичлүүдийг үзэл ингэж болох юм биш үү? Ингээд ах эгчнэр хийж байгаа юм чинь дүүнэр угсаа сурдэн штэ гэд тэдрийг нөгөө нэг дагаад найзуудаагаа доош нь хийх ч юм уу те? Тиймэрхүү юм бас байдаг. Биш та тэгтээ саяны тэр DC дэгвшлийг мэдээ тэр чинь бас тэгтээ тэр яг тэр урлагийнхаа нэг элемент шүү дээ. Тэмэлсээ гэхдээ тэрнээс нь жоох хүүхдүүд яг тэр нөгөө эцгийн хараа хяналтгүй үзчихээр ингээд ингэж болох юм байна гэсэн бодол аваад тэгээд томчуудын өдөс ч юм уу ингээд би зүгээр л үгс гэсэн ойлголт авч магадгүй шүү дээ. За тэгвэл ингээд ер нь бол эцэг эхчүүд хүүхдүүдтэй яг ингэж бүр ингээд хувийн орон зайд нь хатггүй хараа хяналтаа зөв тавих хэрэгтэй юм байна. Буруу тавих юм бол тэр хүнд илүү их тийм хор нөлөөтэй тэр хүмүүс ингэж илүү дотгошоогоо болоод нийгэм шиж чадгаа болно. Харин зөв тавьснараа зөв замлуун чиглүүлж өгөх юм байна. Гэтэ хараа хяналт тавьж ийн гээд бас бүр тийм амар гүнзгий гэдэг бүр тухайн хүний те бүр ингээ өгрөө н ороод ингэж бол болохгүй л те. Гэтэ яг ингээд тодорхой хэмжээнд хараа хяналт тавих үнэхээр шаардлагатай. За би таагуураас ахаад нэг асуулт асууя заяа. Их фолловерстэй хүмүүс илүү их хэрэг мэдэлтэй юу? Үгүй. Яагаад?
Яагаад гэвэл тэр чинь зүгээр л ингээд бусдыг сонирхлыг татах тийм бусдыг сонирхлыг ингээд татдаг бичлэг хийгээд тэдний хүмүүс сонирхож үзээд тэгээд followers дарж байгаа болохоос биш ингээд бидрээс илүү хүчтэй, эрх мэдэлтэй тэгээд эрх мэдэлтэй болохоор ингээд олон хүмүүс ингээд над гадаар гээд ингээд ч юм уу тэгэж нөгөө нэг ядг болохоор зүгээр л яг л бид нартай адилхан энгийн жирийн хүн. Гэтэ илүү сонирхолтой хүн үзэх нөгөө хүнийг илүү сонирхол татах чиглэл рүү л тэг бичлэгнүүдээ хийгээд байдаг болохоор л их боломжтой л байдаг ба. Амин аяа гэж бодож байна. Тийм ер нь бол үгүй. Эрх мэдэлгүй гэж юу? Эрх мэдэлгүй. За яагаад? Тийм яг л адилхан. Тэр хүн зүгээр яг тэр хүний одоо гаргаж байгаа хийж байгаа пострилүүд нь одоо бусад хүмүүстэй бусад одоо тэрийг үзэж байгаа хүмүүс тэр хүнтэй илүү санал нийлдэг болохоор тэр хүнтэй тийм болохоор тэгэж дардаг болохоос ш нэг амар эрх мэдэлтэй гээд ах юм бол ахгүй бах. Зүгээр л тэр хүнтэй ижил санал нийлдэг адилхан тэгэж боддог хүмүүс л их байдаг баг. Хийсэн бичлэгийн Дөрвөн юу гэж бодож байна? Эрх мэдэл гэдгээр яг юу хэлж байгаа вэ? Эрх мэдэл гэдэг нь одоо зүгээр л яг нэг тийм их followers хүмүүс энгийн хүмүүсээс ингээд одоо ингээд юу хэмтэй Илүү дээгүүр оршдог. илүү Хэрвээ эрх мэдэл гэдгийг ингээд олонний танил хүмүүстэй ингээд заавал бусдын одоо дэлгүүрт нэг хүмүүс очилж илаа гэж бодъё л та. Тэгэнгүүт ингээд хамгийн урталт нь очиод заавал юм авах ёстой гэдгээр харж байна уу? үгүй. Тэгэхээр эрх мэдэл гэдэг яг юу гэж? Эрх мэдэл гэдэг нь одоо жишээлбэл за энгийн хүн их followersтэй хүн хоёрын одоо ажлын бүтээмж ч юм уу эсвэл бол нэг тийм хүмүүстэй харилцах харилцааны тал дээр энгийн хүнээсээ арай эрх мэдэлтэй ч юм уу те. Тэгж санагдаад байдаг байхгүй юу? Эрх мэдэл гэдэг дээр болов л штэ. Миний бодлоор бол тодорхой хэмжээнд эрх мэдэлтэй. Тэр хүмүүс чинь сошиал дээр зөндөө олон дагагчтай байгаа. Дагагчт нь тэр хүнийг одоо ингээд дагж байгаа. Тэгэнгүүт тэр хүний үзэл бодолтой ер нь бол хүмүүс үзэж байгаа юмтай ихтэй санал нийлж байгаа штэ. Яг хөө зарим нэг ингээд санал нийлэхгүй хүмүүс зөндөө байгаа л. Гэтэ ингээд санал нийлдэг болоод үзэж байгаа амар олон хүн үзээд эхлэнгүүт тэр хүнийг энэ хүн үнэхээр мундаг юм байна. Тийм болохоор ийм олон хүн энэ хүнийг үзэж байгаа юм байна гэж ойлгоод тэгэнгүүт ингээд тэр хүний оруулж байгаа бүх юмнуудыг хүмүүс тийм юм байна, ийм юм байна гэд тэр хүний үзэл бодолтой ингээд адилхан үзэл бодолтой болж эхлээд тэр нь одоо нэг бодлын эрх мэдэл гэх юм уу? Эрх мэдэл одоо бусдын тархийг угаах гэх юм цаашаа. Гэхдээ ингээд бусдын үзэл бодлыг жоохон өөрчилж байгаа нэг төрлийн эрх мэдэл. Үзэл бодол хүмүүсийн үзэл бодолд ингээд нөлөөлөх хэмжээний бол эрх мэдэлтэй. Яагаад гэх юм бол тэр хүн сошиал дээр өөрийн гэсэн инфлюенсийг үзүүлж байна. Тэр инфлюенсд нь автсан хүмүүс л тэр хүнийг дагаж олон фолловерстай болгож байгаа заяа. За би нэг амар гоё жишээ авч үзүүлье. Хаан ард иргэдэггүй бол хаан биш үстэй. Тэрнтэй чи яг адилхан ингээд тэр хүн ингээд дагагчтай байж иж яг тэр эрх мэдлээ олж аваад байгаа байхгүй юу? Яагаад? Үгүй гинэ. Үгүй дээ ягаад ч юм уу. Надаа ингээд бодоход тэр хүн ингээд өөрийнхөө ингээд юу одоо контент хийгээд ингээд гаргаж байгаа өөрхөн хаягаараа л эрх мэдэлтэй. Тиймээс биш тэр хүн уцгүй болчих юм бол ямар ч эрх мэдэлгүй болчихгүй. Тийм. Гэхдээ наад эрх мэдэл гэж одоо ингээд чи эрх мэдэлтэй гэж байна. Тэр чинь яг тодорхой хэмжээнд угаасаа эрх мэдэл байгаа байхгүй. Тэгээд одоо жишээ нь 100 followersтай хүн байлаа гэж одоо 100 мянган followersтай хүн байлаа гэж одоо энэ хоёрын аль нь илүү эрх мэдэлтэй вэ? Мэдээ 100 мянгатай тэр нь илүү олон хүнд инфлюенс үзүүлж байгаа, инфлюенс буюу нөлөө үзүүлж байгаа болохоор илүү эрх мэдэлтэй, илүү олон хүнд ингээд тарих үзэл бодолд нь ингээд нөлөөлөх чадамжтай байгаа байхгүй. Тэр чинь миний бодлоор бол нэг талаараа эрх мэдэл гэж би бол харж байгаа юм байна. Энэ дээр яривал би бол нэг талаараа эрх мэдэл гэж харна. Хүн хүний үзэл бодлыг шууд өөрчлөх хэмжээнд эрх мэдэлтэй байна л гэсэн үг байхгүй. Гэтэ эн чинь бол одоо тэр хаан иргэд идэр гэж байгаа чинь хоёр бас өөр зүйл ахгүй юу? Өөр гэхдээ ер нь ерөнхий тийм юм адилхан шүү дээ. Ерөнхийдөө тий. Концепт нь адилхан. Үгүй наа чин одоо нэг нь эрх мэдэл нөгөөх нь даваа тал. Одоо ингээд за одоо 4,000 фолловерстай байлаа гэж тий. Тэнгүүд 4,000 фолловерстай гээд намайг шууд ингээд зарж болохгүй үстэй. 4,000 фолловерстай байлаа гээд намайг амина чи одоо гараад шалны мод авчаад яг энэ урдаагаа ингээд шалыг угаа гэж болохгүй үстэй. Харин
тэр хаан эдэр гэж байгаа чинь тэр чинь эрх мэдэл ахгүй юу? Харин followers гэдэг чинь даваа тал. Тэр хаан гэдэг чинь хаан ерөнхийлөгч эдэр чинь эрх мэдэлтэй тэр хүмүүсийг ард иргэд бүгдээрээ сонгоод хаан ерөнхийлөгч болгосон болохоор тэр хүн одоо ингээд юу ч хийж одоо зөв хийх ёстой л доо. Зөв зүйл хийж болно. Хүснээрээ ямар нэгэн зүйлийг хөдөлгөж болно. Харин даваа тал нь дөрвөн зүгээр л 1000 followersтай дөрвөнтэй ижилхэн санал нийлдэг хүмүүс олон. Дөрвнийг одоо ингээд хөөхөн те одоо дөрвний одоо ингээд ярддаг хийдэг зүйлд нь хүмүүс татагддаг таалагддаг болохоор дөрвнийг одоо ингээд followers нь болсон. Тэрнээс энэ бол зүгээр даваа тал баггүй юу? За би ахаа нэг юм хэлчихв. Яг сая чиний хэлснийг хэлчихье. Үгүй. Би бас нэг талаас юм ярих гал байлаа л да. Би л ярьж байгаа. За хаан биш дээ. Ард иргэдэг бол хаан биш гэж би хэлсэн те. Би тэг Наад наадах чинь чи оруулж ирэх гээл. Тэр хүн яаж тэр их мэдлээ олж авсан юм? Олон тэр хүмүүсийг тэр хүний одоо ярьж байгаа ямыг тэр хүнд итгээд тэр хүнд ингээ итгэл үнэмшлээ даатгаад ингээ тэр хүнд ингээ даатгаад тэр хүнийг чи хаан болгож байгаа сте. Тэр хүнийг хүлээн зөвшөөрж байгаа сте. Тэр хүн таалагдж байгаа сте. Тэгвэл тэрнтэй адилхан тэгж байгаа болоод хүмүүс ингээд үзэл бодол нь нийлээд тэгээд дагж байгаа шүү дээ. Одоо тэрэн шиг жишээ нь ингээд сая бол хэлсэн шүү дээ. Хаан бол ард иргэд ингээд хөдөлгөж болно гэд. Би ч гэсэн одоо жишээ нь ингээд амар олон followersтай хүн нэг пост хийгээ те ингэж тэгэж гэхэд followers нь хөдөлгөл байхгүй юу? Аа. Тийм энэ байдлаар бас эрх мэдэл гэж бол харж бас болох байх гэж миний зүгээс бол хаял бодож байна. Гэхдээ бас үгүй. Тэр наадхантай чинь бас санал нийлэхгүй хүмүүс гэж байгаа. Одоо одоо бид хоёр шиг хүмүүс байгаа штэ. Одоо дөрвөн ямар нэг одоо пост хийлээ гэж тохиод дөрвөнтэй санал нийлж байгаа хүмүүс тэднийг хийн, дөрвөнтэй санал нийлэхгүй байгаа хүмүүс бас хийхгүй. Тийм болохоор наа чин бас л зүгээр л давтал. Тэгээд энэ дээр яг бит хоёрын яриад байгаа үнцэг орж ирж байгаа байхгүй. Бит хоёрын яриад байгаа чинь болохоор чи олонний танил болоод тэр хүмүүс чамайг ингээд одоо яг нөгөө сая хэллээ штэ хаан хамаг юма даатгаад ингээд орхиж байгаа гэдэг шиг энэ хүнд ингээ амар итгэх юм байна. Энэ хүн мундаг юм байна гэж би түрүүн яг тайлбарсан шиг энэ хүн мундаг юм байна гэж бодсон хүмүүс чинь яг тэр хүнийхээ үгэндээ л орох байхгүй юу? Ер нь бол яг хав дундаас нь ингээ шүүж нугаагаад орхих ингээд оролцохгүй хүмүүс байгаа л ахлаа. Гэтэ яг ингээд итгэцэн энэ хүн үнэхээр мундаг юм байна. Энэ хүн үнэхээр энэ хүний үгэнд нь орох ёстой байна гэж бодсон хүмүүс ч гэсэн зөндөө байгаа байхгүй. Showbox аппликейшнээ татаад дэлхийн хаанаас ч шилдэг шинэ кино контентуудыг үзэх боломжтой. Мөн MyBox цэсэнд өөрийн дуртай кино, дараа үзэх кино, татсан киногоо англин хийгэй. Та төлбөрөө хийхэд төвгүй, илүү хурдан, илүү хялбар байх болно. Нэг төлөөд бүтэн сарын турш кино ертөнцөөр аялах боломжийг зөвхөн Showbox танд олгож байна. Боксоо задлаад үз. Ер нь та ингээд social хайр байдаг гэдэгт итгэдэг үү? Үгүй. Social хайр гэж. Тий, ерөөсөө ингээд амьдрал дээр хийж уулзаж үзэхгүй. Тэгээ ингээд зүгээр ингээд видео кол ч юм уу кол хийгээл чатлал тэгсэн ирнэ хайртай. Тэгтээ call хийвэл бас арай өөр гэж магадгүй. Дан ерөөсөө уулзаагүй тийм бийж штэ ингээд чат тэр хүн чинь яг чатныхаа арталтай ямар ч хүн байгаа мөлий. Яг үүндээ амьдрал дээр ямар ч хүн байгаа илээ мэдэхгүй штэ тийм үстэй. Тийм. Тийм бол би наадхан дээр ч юм бол санал нийлэх байна үнэхээр. Эн чинь ерөөсөө хайр биш байхгүй юу? Энэ хоёр хүн ерөөсөө өмнө уулз үзэж байгаагүй би бинийгаа танихгүй мэдгүй. Амар залуухан ингээ хүний зураг тавьсан хойно тийм богшин хүн ингээ жоох хөлтөр бичиж авах юм билүү? Тэр чи кол хийж байгаа шүү дээ. Нэгсээ calling гэвэл бас арай өөр ойлголт бол тийм л доо. Тэгтэл тэр хүн бас зүгээр л одоо сошиал дээр шал өөр хүн болоод жүжиглдэг байж болно шүү харин дээ. тийм би бас Ямар ч ингээд зураг эдэр тахгүй өөрийгөө ингээд ерөөсөө одоо амар нуудаг. Тэгсэн мөртлөө одоо тэр хүнтэй чадахтай ингээд шал өөр хүн болчдөг. Амар ийм зөөлхөн хүн болчдөг. Одоо тэр хүн таалагдахын тулд худлаа дүр эсгээд тэр хүнийг өөртөө бас дурлуулж болно. Тийм болохоор энэ хайр биш баха. Гэхдээ яг ганагийн ярьж байгаа үнцэг миний ойлгосноор бол энэ хүмүүс чи call хийж байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо
шал өөр зураг тавьсан зураг тавьдгүй мавдгүй гэх юм бол тэр чин коллеж ам чинь бас тий харах Гэхдээ нөө коллеж нэ гэдэг чинь болохоор ингээд тэр хүн ингээд тэр хүнтэйгээ ярихдаа тэр хүний зан чанарыг мэдэхгүй штэ. Гинт химч хийж болж хуурж болох байхгүй юу? Ингээд амар ууртай байснаа тэр хүнтэй ярихдаа амар гоё яжтай ч юм уу. Тий. Болж хуурж болох. Хүүхий тэгээд чааваас тэр хүндээ таалагдах гал зангаа уургаад иж болдгоо юм уу? Гэтэ тэр чинь бас ингээд хэрвээ ингээд биеэр уулзаад үзэхэд тэр хүний ингээд тэр зан чанар ингээд хувраад тий таалагдахгүй болоод. Тэгтээ би энэ дээр нэг юм оруулаад ирчих үү. За. Би яг ингээд нэг хүнтэй чатаар одоо ингээд тэгэхээр сошиал дээр танилцлаа гэж бодлоо ямар нэгэн байдлаар заяа. Тэгсэн чи тэр хүн чинь чиний заяаны чайн байгаа. Тэгсэн чи яг ингээд сошиалхаар байдаг гэдэгт би итгэдэггүй гэгээд ингээ хайчвал яг уу. Тийм бол. Тэгээгөө тэгэн гутаа тэр хүн чинь яг үндэ амьдрал дээрээ бас Тэгж гөөж байсан юм билүү гэдэг. сошиал дээр танилцсангуудаа араас нь сошиал дээр танилцаад таалагдаад дурлаад бүр амар дурлагын цаашин тэгтээ таалагдаад тэр хүмүүс чинь уулзаад тэгээд болох бүтгүйгээ бас шийдэж болно шүү дээ. Яг болох нь ч болно л доо. Гэтэ бас л үгүй л штэ. Одоо тэр хүмүүс чинь тий одоо чатар танилцсан амьдрал дээр танилцсан хоёр хүмүүсийн харилцаа ч шал өөр штэ. Одоо би дөрвөнтэй амьдрал дээр ингээд уулзаад танилцлаа гэж тод бит хоёр одоо анхны сэтгэлээр одоо би бинийг ямар хүмүүс гэдгийг харчлаа. Танилцаад үзлээ, ярилцаад таалагдлаа. Тэнгүүд чатар болонгуудыг ямар хүн гэдгийг мэдэхгүй штэ. Зүгээр нэг юм зурагтай л чатлаад тий. Зурагтай Зүгээр нэг юм зурагтай чатлаад. Тэгэхээр тэр чинь бас нэг амар харилцаа явахгүй. Би бинийгаа хараачгүй одоо уулзаж ярилцсан чатаар ярилцсан гэдэг чинь амар өөр зүйл байхгүй юу? Шаас хоёр эсрэг зүйл. Тийм уцаар ярина гэдэг чинь ч өөр зүйл. Тийм болохоор үгүй. Тий ер нь үгүй наач. Тэгээд бас дээр нь болохоор ингээд тэр хүн ингээд чатаар эхлээд ингээд сонирхож чадлж байгаа шүү дээ. Тэгвэл тэр хоёр хүн ингээд шал өөр эсрэг тесрэг хүмүүс байсан ч гэсэн нэг сэдв дээр санал нийлээд тэгээд чадласараа магаад нэг нэгээ арай өөр өнцгөөс хараад хин гэдгийг сайн мэдэхгүй ч гэсэн тэр хүнийг өөрөө дотроо бодоод тэгээд хэрэг калику гэдэг үднээс ирж байгаа шүү. Калику байсан бол дотроо ингээд бодоод тэр хүн ингээд төсөөлөөд байсан чи тэр нь яг бит амьдрал дээр уулзсан бол шал өөрөөс нь бодсноос 360 градус өөр хүн байвал бас Тэгтээ хүн дасан шүү дээ. ийм нөхцөл тасахад хэцүү баха. Тийм хэцүү штэ. Одоо тэр чинь бас л яг саяны хэлсэн шиг зүйл байхгүй юу? Одоо чатл нь уулзна гэдэг чинь амар өөр хоёр зүйл. Тийм. Одоо би дөрвөнтэй өдөр болгон уулзаал байлаа гэж тод бит хоёр ядч л уулзж байгаа болохоор бит хоёрын бие биендээ харилцах хандлага ч гэсэн өөр штэ. Одоо бит хоёр ядаж ууслаа гэж бодоход дөрвөн биендийг хүргүүлэх дургүй байлаа гэж бодоход би энэ хүнийг ингээд баг багаар ингээд мэдээд байж болох байхгүй юу? Тэнгүүд чатар бичингүүд тэн чи ямар ч амьд харилцаа байхгүй байхгүй юу? Тэр хүн зүгээр л яг чатан дээр бол чат сошиал дээр бол хүн зүгээр л өөрийнхөө хамгийн төгс хувилбарыг гаргадаг гэж би боддог байхгүй юу? Амьдрал дээр болонгууд тэр хүн өөрийнхөө алдаа дутагдaltaгүй л гаргаал явна штэ. Тийм болохоор эн чинь бас хоёр өөр зүйл. Тэгээд миний ярьж байгаа үнцэг бол тэр хоёр хүмүүс чатаар би бинийгаа мэддэг боллоо, таньдаг боллоо, нэг нэгэндээ таалагдлаа. Тэрнийхээ араас уулзаж болно шүү дээ. Болохгүй гэж юу? Уулзаж болно. Чатаар танилцаад сошиал дээр танилцсангуудаа нэг нэгэндээ таалагдаад тэгээд тэр хүмүүс энэ хүн тэгтээ чатаар яг үндэ би бинийгаа таних боломж байгаа байлгүй дээ. Миний юм blind date мэх юм шүү. Тий нэг юм blind date чи бас яг таних хүмүүс нийлүүлээд авчраа шууд суулгах. Тэр шиг ингээд танилцлаа. За окей энэ ийм хүн юм байна. Ер нь иймэрхүү юм байна. Тий одоо тэгээд ингээд коллдаг гэх юм бол за бас арай бас нэг өөр ойлголт. За бүр илүү мэдээд авчлаа. Тэгээд араас нь уулзлаа гэж бодоход тэр хоёр ингээд би бинийгаа таньдаг болоод уулзангуудаа бүр таалагдах юм билүү? Бас яаж мэдэх юм. Тэгвэл та гурав ингээд яг тийм relationship-ийн харилцаагаа public ингээд social дээр ингэж хүмүүст харуулах хэрэгтэй гэж боддог уу? Партнероос шалтгаална. Партнер буюу миний ингээд relationship үерхэлт ингээд одоо миний нөгөө хүн байгаа штэ. Тэр хүн маань тех дуртай байна уу эсвэл тех дургүй байна уу гэдгээс шалтгаална. Тэгээ би ч гэсэн өөр бас тех дуртай байна уу дургүй байна уу гэдгээс шалтгаална. Ер нь бол тэгтээ миний бодлоор ингээд аав ээж нь зөвшөөрсөн. Тэгээ гэр бүлийнхэн зөвшөөрсөн байх юм бол нэг амар тэгж нуугадах шаардлага байхгүй гэж бодож байна. Угаасаа зөвшөөрөөгүй бол тэгэл угаасаа тэнцээ хүнтэй үерхгүй шүү дээ. Зөвшөөрөх юм бол тэр хүнтэйгээ үерхэн тэгэн гутаа тэрийгээ ингээд нөгөө хүн чинь ингээд олон нийтийн нүдэн дээртэй ингээд байх боломжтой. тэрийгээ ингээд хүлэн зөвшөөрж байгаа бол окей болно шүү дээ. Би бол тэрийг зүгээр гэж бодож байна. Би бол наатахын ч бас ерөн санал гэж.
Би бол санал. Йоо ингээд дөрүүлгийнх нь анхны санал нээсэн асуулт уу. За. За ингээд манай дараагийн асуултын маань болоо хэлэх гэж байна. Одоо энэ дээр 3 секундын дотор ингээд choose one гээд шууд нэг нэгийг хариулаад юм. Тэгээд 1 2 3 гингуу шууд хариултаа хэлээ шүү. За. За, хэлнэ үү? Би бас цуг тоглож болох уу? За. 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 Хэлнэ үү манайха? За. TikTok уу Instagram уу? Instagram. 3. Instagram. 1 2 3 гээд. Тийш би өөрөө мэдтэн. За. Лайк уу, комент уу? 1 2 3. Комент. За. Ил хийх үү, үзэх үү? 1 2 3. Рил хий. Үзье. За. За. TikTok уу Instagram уу? 1 2 3. Instagram. TikTok. За. Лайк уу, комент уу? 1 2 3. Комент. За. Рил хийх үү, үзэх үү? 1 2 3. Рил хийн. Үзье. За. 10k followers уу, 10 шинэ найз уу? 1 2 3. 10k followers. Найз. 10 шинэ найз гэсэн үстэй тий. Тий. Тэгвэл followers. Тэгвэл гэснээ followers. Тэгвэл За. followers гэх. Нэг сар TikTok уу байх уу? 1 2 3. Үгүй. Тийм. За. Уцгүй амьдрах уу? 1 2 3. Үгүй. Тийм. Үгүй уцгүй амьдрах уу? Гэхдээ наад бас үгүй байна. Тэр чи би уцаар ярьж чадахгүй шүү дээ. Үгүй. Боломжгүй уцгүй Бас амьдрах үгүй боломжгүй. байна. Гэтэ өмнө яаж амьддаг Үгүй, гэсэн бөө мэд. Боломжгүй юу гэж юу? Тэгж чадахгүй юу гэдэг маягаараа юу? Уцгүй амьдрах чадах уу? 1 2 3. Чадахгүй. Чадахгүй. За. Яг өнөөгийн нийгэмд бол чадахгүй. Өнөөгийн анхнаасаа утас бүтээгүй байсан бол угаасаа Амьдрал. Хүмүүс амьдрал ирсэн л байна л да гэх. Би хомосоо бис юу гэдэг лээ. Хомосоо бис лөө. Тийм байсан бол уцгүй амьдрнаа. Тийм. Ингээл гой захаа бичээл тэгээ шуудан гарч юм уу те тагтаанд ингээ уяал хэсгэж амьдрал болох л ийсэн. Тагтаанд ууж нисэн. За тэгье. Би чулуун төсгийн үед байсан бол хариу уцгүй амьдрнаа гэх. Хүмүүсээс бис гэж одоо бидний төрөл зүйл шүү дээ. Чи биш юм уу? Байсан бол бишээ бидгүй. За. За ингээд манай өнөөдрийн подкаст маань өндөрлөг тийшээ хандж байна. Өнөөдөр бид нэрээр нэг хөрөлцөж ирж подкаст маань орсон 2 зочиндоо баярлалаа. Өрсөнд баярлаа. Өрсөнд баярлаа. За дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баяртай. Энэ лигийг уншуулад Намайг уушуулах гэж байгаа юм. Ихгүй гэж. би төгсөглөө ёо. энэ лигийг уншаад Shopbox Лигийг яаж унших юм бэ? за. QR кодыг уншуулаад. За. Showbox. Энэ QR кодыг уншуулад Shopbox аппликейшнаа татаад үзээрэй. Боксо Задлаад задлаад үз. Баяртай. За баяртай. Subscribe дараарай. Лайка дараарай guys, лайка дараарай. Бид хоёрын талаараа. Бид хоёрын талд ороорой. Дөрвөн бид хоёр их гоё үнцэг хэлсэн шүү.